Тэгээ манай хануу ах чи ингэдэг байхгүй гоё бүсгүй сууж гоо шоломсаа тэргээ тэгдэг байхгүй. Тэгэл нөгөөдөл нь амар гоо хүлээж авах нь инээж мэнийгээл. Тэгээ нэг өдөр дуурайлаа би гарч ирэл. Тэгээс нэг хүүхэн сууж харна шоломсаа гэж өөдс алар шүү. Шаатгнаа. Одоогийн ханаас ямар ч муухай хатмаа болц. Алар шүү тэр гэж юу. Тэгээ хануу ах дахиад дуудлаа. Яасан гэсэн чи та хоёр явж тэр 3 сая инээдэд орчоод тэр гэдэг чинь. Сайн манай мөнгөчингийн ярд та нар тэр нэвтрүүлгийг мэдэх нь 3 сая инээ тэгээд нэг инээлгэж мөнгө авдаг. Тэгээд тэрэнд ор гэ. Тэгээ би тэгдэг байхгүй. Үгүй ахаа дүүнст яагаад ч инээлгэж чадахгүй амар хэцүү гэдгсэн чинь ах нь гоё арга зааж гэдэг чинь. Юу юм гэсэн чинь. Чи ингээд цаг нь явангууд ингээд 41 минут идэв чинь цаг нь явангууд ингээд сууж байгаа яг 40 минутын дээр нь моо гэж тэгвэл инээд гэшээд. Гэт юу гэсэн үг гэдэг би зүгээр нэвтрүүлгээр орсон юм аа тэр гэж. Тэд чинь нэг ээж авдаа хэлнэс тээ. За хүү нэгэ телевизээр гарна шүү гэх тэгэнгүүт ээж нөө хамаатан сайтан жаажаа эмэмэг цуглуулц. За миний хүүхэд одоо телевизээр гарах чинь үзцгээ гэсэн чинь хүүхдэн зур гарч ирсэн юм аа гэж. За энэ карантинлэгдээд цагдаа нарт нэг комеди хийсэн баггүй. Тэг Чингэлтэй дүүргийн цагдаа нарт ингээл комеди гээл би яг саяныхаа жокийг ярьдаг байхгүй ингээл маа гэсэн чи яг гоё юм бэл заал дүүрэн цагдаа руу маа гэж. Монгор гашаа бүгдээрээ дөрөв товч юм бит сууж бол би зөв урдаас маа гэж яддаг ш. Тэгсэн эндээс нөө амраах мамрах ээ хүүрээ яана алуулсаа нөгөөдөл гоё инегээд. Тэгээ манай цагдаа нараас амар сэтгэлээсээ ажилтдаг байл ш. Би нэг гулгаан массажтай жок ярьдаг байхгүй. Тэр нэг офицер ах босч ирсэн ээ. Мэдүү тэр газар нь хаана байсан ч гэж. Очиж барих гэж байгаа те. Үнэн гоё ах нараа нэр. Тийм боллоо. Тэгээ энэ зам бас айгүй жоохон уйдгартай өнгөрч юм те манайхаа. Тэгээ тиймэрхүү байна. Тэгээ манай ер нь ингээ анзаарсан чи манай эрэгтэй эмэгтэйг амар шивээс хилэгдэг болч те. Манай шивээстэй хүмүүс байна уу? Тэг эрэгтэй эмэгтэйг энд бас байна те. Тэгээ юу яат юм бэ? Шивээсээ чинь бас бодож хилэхгүй бол бас болдгоо байл л да. Манай нэг найз нэг охинтой 2 сар үерхэлц. За энэ л миний заяаны хань. Би энэ хүүхэнтэй суун муу гэж солиорол нэрийг энэ дээрээ шивүүлдэг байхгүй юу? Должин сүрүнгээд. Тэгээ сарын дараа салчлаа. Хэвээ лалрын охин мөгөө гэл. Нэрийг яаж арилгахгүй мэрл. Тэгээ би нэг шивээсчний дугаар өгөө явуулсан чи янзлуулчих. Тэгсэн чи амар гоё зөө. Должин сүрэн гэдэг шивээсийн заяа Dolce Gabbana болгосон байдаг ш. Зүр амар сэтгсэн. Зүр Dolce-г нь үлдэг ард нь Gabbana залгачихоо гэл. Тэгэд юу яалаа? Энэ зам бас их гоё юм боллоо. Сонгуульд анх удаа ажиллаж үзлээ. Тэгээ сонгуул чи ямар амар юм болдог вэ? Дайн тулаан шиг юм болдог биш. Тэр нэг хамгийн новшин ажил нэг шөнө болгон тэр нэг балан самбарнуудыг иргэдэг заяа ингээд бүрэн бүтэн байна уу гэдээ иргэдэг. Тэгэхгүй бол эсрэг намынхан амар зүг нүд мөдөө сохлоо ичдэг байхгүй ингээд нүүр мөрөн дээр боомоо зурцаж айгүй хэцүү. Тэгээ манай хүн гараагүй л дээ. Тэгээ тэр сонгуульд ялагдах чи ямар тэнэг мэдрэмж үү те. Энэ нэг ажил явдлаас 7 дөрөв болдог байл шүү дээ. Энэ бүх ажилласан бүх хүмүүс нь яг ингээд нэг дор цугулцсан ингээд зарим нь өөлж мөөлж. Тэгээд ингээд тэр маань нэг дэвш чинь өмнө амар олон гарцсан. Тэгээ гараагүй байхгүй нэр мэрийг хэлээд явах яшиг. Тэгээ ингээд байдсан чинь бүгд ингээд сууц маань нэр дэвш ингээд босч ирээд гээс. Яна алуулсан баг. Залах гэдэг хөөе гэж яхад. Тэгээд ажиллаад манай сах маань гэж яах. Тэгээд айгүй хэцүү байт юм блэ. Тэг нэг аим пялдаг хүмүүс үйдэв. Яг ялагдаа дууссан байсан ч гэсэн пялдаг нь хэвээр явах. Нэг ах босч ирсэн. Бүгдээрээ энэ сайхан мундаг хүнийг гаргаж чадсангүй те. Гэснээр нусаа татчих бодож. Би бүр шаалтаа гэж бод. Навшил юм байл тийм. Тэгээд чинь гоё эндээс явахдаа амар гоё ингээд ланд 200 явж байгаа байхгүй би чинь ингээл баах нэг урлаг соёлынхан та хамт ингээл явбал буцаад ирэхдээ зөв микрээр шааж байгаа юм чинь ялагдчихсан. Яг нэг техник мэгтэй гар яг нэг сандал бүх техникээ тэмэрсэн сууж байгаа. За хотлол орж ивэл яг бүгдээ явцгаа. Тэгээ яг микрт хамгийн ардлын суудалд ингээд суудсан явж байсан чи. Яг нэг жолооч хамгийн ардлын суудал гэдэг ш. Явж дархны зам ам чи ямар ч муухай юм донслоготой ингээд. Жохон дотор ивгүүрээ толгоо цонхоо онголоо толгоо гаргадаг байхгүй. Тэгс нэг юм тас гэл буулаа. Юу вэ гэсэн чи жолооч хахан шүлсээ хийсэн байдаг шээс. Тэг чи сайлх сүрөө явах шүү над дээр ирдэл би дэрийг мэдэхгүй ингээд. Тэг ороод исэн чи эндээс нэг юм өнцнө хөдөлж möдлөө шүү. Амар заван байгаа. Хамгийн амар тэр ах ингээ угааж өгч явахгүй миний нүрийг угааж өгчснэ. Зүгээрээ миний дүү буян болно гэж чаж үгс. Бэс нүдрүүгээ нөлмөснө зүгээр буян болж идэг шиг. Стоо яалаа хаа баярлаа гэх юм ааш. Тэгээд сонгуул нэг юм тэгээд дууслаа. Тэгээд юу яалаа? Өчтөр яг манай шоун дээр ингээд би яг энийг ярьсан чинь нэг юм ярьж үздэг хүмүүс байхын. Яг эндээс нэг их чигээл юм би ингээд гэсэн чинь гэдэг эндээс яриа. Тэгээд би явж ирсэн чинь тийм үү тэр би бүр гайхаа. Тэгээ тийм хүмүүс амар хэцүү байдаг шүү дээ.
гэр мөртөө нэг тийм хүмүүс телевизэр үзэхдээ ядаргаад тэ хүү яа тухтаач ээ тэр гэж бүр амар сэтгэлээс тэр хүнийг бүр нэг аварчихсан гэсэн сэтгэлээрээ үздэг тий. Гэтэ би боддог хаа тийм хүн порно кино үзвэл яаж үзэх вэ тий зүгээр өө энэ чарнд алдаг залуу байна өө тэр өөдөө хөдлөөд идэг юм штэ гэх юм ааш. Тийм балаа юм болох байсан баг тий. Тэгээд юу яа тэгээд ийм юу яат юм бэ? Ярьдаг гэснээс одоо нэг карантин гээд манайхан ч амар тийм яриа болцсон амар хүнтэй юм ярих дуртай болцсон юм уу? Эсвэл надтай тийм таарсан юм уу ингээд секс хийж байхдаа яриа шагаад би бүр хойноос нь зэрэгж харсан. Дээр тэгээ таад яс гайгүй харцсан уу гэж үгэж. Би бүр гайгүй дээ тэгээ манус ч нэг явна. Лайт өөдсгөр юм яриа шагаад. Би нөгөө гоё юм хийж нүд мүдэ анаад ихсдэг гэсэн зөөр юм яриад. Найз найрын дээр ханд бас баларсан байлээ гэж үгэж. Би бүр тийм юм гэлтэй. Балаа юм бас. Тэгээ ийш энэ зам бас гоё зугааллаа. Тэгээ нутгийн аялах чинь бас их сони юм байна. Баян онгорт очисон чинь нэг залуу тэгж байна. Бүгдээрээ кино үзэх үү гэж чинь. Юу гэж кино гэдэг. Гэхдээ чи кино гэж гэдгсэн чи бодож удснаа. Игор хэлэх юм уу гэжсэн. Игор гэж. Заавал нэг оруулж ирээ шээ. Игор хэлэх. Тэгээ дунд гавт очлоо. Тэгсэн дунд говийн чи хөгсөн залууг шаадаг, худлаа шаа гэж ярьдаг гинэ. Хөгсөн залууг заяа. Тэгээ дунд говийн нэг охиноос асуудаг байхгүй. Танай аймгийнхан чинь юм шаадаг гэж ярьд юм уу гэсэн хэн тэг шааж ийн гэшээсэн үдээс. Угаасаа тэгж ярьдаг байхгүй. Тэгээ бас нэг балан юм сонслоо. Манай эмээгийн үед одоо манайс чи нэг пүүси муужгаа гэж одоо эмэгтэй хүний гоё юм ярьдаг штэ. Тэгсэн манай эмээгийн үед заяа мохор юм гэдэг үсэн гинэ. Мохор юм гинэ. Зүрх нэг мохор юм. Хайш нэг хорогоо хийж үтсэн. Өө энэ чи мохор юм биш үү? Бүгдээрээ мохор юм гэж нэрлэхөө. Тэгс юм ааш. Тэгээ тэр нэршил ингээ одоо бол байсан бол та нар бодоод үзтээ 168-ын дуу мөр утгаа алтахаар байгаас миний мохор юм ягаа ангашаа. Миний мохор юм зөөл. Үгүй миний мохор юм өдр гэж орж. Тэгээ яаж яхад хэл моточ миний мохой юм гашаа. Үгүй миний мохой юм гэдэг. Савайрла дабяла. Сайн байцгаана уу Comedy Lab шинэ гишүүн Даби байна. Тэгээд миний бичлэгийг үзсэн та бүхэн маш их баярлалаа. Өшөө олон гоё бичлэг үзхийг хүсвэл манай пэйжийг лайк дарж YouTube сувгийг subscribe хийгээрэй. Баярлалаа.